Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн үдшийн амгалан ялтгая. За сүүлийн үед Иран Америкийн дайны талаар явна нэгэн мэдээлэл хүргэсэнгүй. Тиймээс сүүлийн үед бас болж өрнөж байгаа олонний анхаарлыг татсан зарим нэгэн сэдвээр бас өөрийн санал бодлыг хуваалцъя гэсэн бодолтой байна. За юуны өмнө Ираны дайны чиглэлд явна нэгэн төвөгтэй шийдвэрлэхээс үйл явдал болсонгүй. За Америкийн талаас худлаа хоосон сүрдүүлсэн хэрэгжих боломжгүй. За эдийн засгийн дийдэ гэсэн сүрдүүлгийг эс тооцвол. За ямар ч тэнэг үндэстэн цэргийн хүчээ ашиглаад улмаа цэргийн хүч дийлэхгүй болмогц эдийн засгийн хориг хэмжээ тавьдаг ийм тэнэг үндэстэн байхгүй. За энэ бол үндсэндээ Америк нэгдсэн улсын хувьд цэрэг зэвсгийн хүчээр явна нэгэн үр дүн төрөхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн томоохон илэрхийлэл боллоо гэсэн утгаар дэлхийн геополитикийн шинжээчид тайлбарлаж байна. За бид өхөн мэдж байгаа хятад тэргүүтээ Аз Арабын орнууд нэг ялангуяа Ираны хувьд доллар суурьтай SWIFT системийг ашиглахаа болж харин ч SIPS гэсэн системийг ашигладаг болсон. Тиймээс доллароос хамааралгүй арилжаа хийгдэж байгаа орнуудын хувьд Америкийн ямар ч дивидэ хориг зарлаад үр дүнгүй гэсэн. За энэ дүгнэлтэн дээр бол ажиглагчид бол нэгдэж байна. За маш товчхондоо дүгнж хэлэхэд Америкийн цэргийн ажиллагаа амжилтгүй болсон гэдгийг Америк нэгдсэн улс EHU обвиусоор зарлалаа. За гэвч сүүлийн үед олонний анхаарал бол Ираны зүг биш харин Европын зүг тэр тусмаа Оросыг тойрсон үйл явдал руу чиглээд байна. Орос Украины дайныг тойрсон сүүлийн үед 2-3 үйл явдал болж өнгөрлөө. За сүүлийн үед Оросын улбаны улсыг тойрсон чухал мэдээ бол Оросын улбаны улсын хувьд НАТОгийн орнууд руу тухайлбал Их Британи руу чиглэсэн цэргийн цохилт өгөх магадгүй гэсэн ийм таамаг с 'жиг бол газар авч байна. За ингэж хэлэх болсон шалтгаан бол Америк нэгдсэн улс бол нэгэнт цаасан бар гэдгээ үзүүлж дэлхийн ямар ч бүсэд тэр тусмаа Европын орнуудад явна нэгэн цэргийн нөлөөгүй гэдгийг мэдсэн дэр үедээ Оросын улбаны улс Украинд бодлогоо өөрчилж харин Украин улсыг цэрэг зэвсгээр дэмжиж байгаа. НАТОгийн орнууд руу цэргийн халдлага хийж улмаар НАТОгийн эв нэгдэл хүчийг сорихоор шийдсэн тухай ийм мэдээлэл байна. За үүнийг бол цэргийн ажиглагчид геополитикийн мэдлэлтүүд бол удаан хугацаанд таамаглаж байсан боловч өнгөрсөн 7 хоногт Украин улсын тусгай тогтнолын өдрөөр Английн шинэ ерөнхий сайд Украин улсад айлчилж Английн Storm Shadow гэх пуужингийн системийг үйлдвэрлэх эрхийг Украин улсад өгж байгаа гэдгээ зарласантай шууд холбоотой. За Их Британий хувьд ийхүү алсын тусгалтай пуужингийн технологи Украин шилжүүлэхтэй холбоотойгоор Оросын улбаны улсын хувьд байр суурь маш тодорхой илэрхийллээ. Оросын улбаны улс бол Украин улсад эвсэг нийлүүлж байгаа. Тэр тусмаа алсын тусгалтай пуужин нийлүүлж байгаа Их Британий ашиг сонирхлыг довтлоно гэдгийг. За улмаар довтлогоо зөвхөн Украины нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй. Украины хилээс давна гэдгийг бол Оросын улбаны улсын засгийн газар илэрхийлсэн байна. За ийм байдалтай байх үед Америкийн тагнуулын албаны дарга Оросын улбаны улсын нийслэл Москва хотод гинтийн ажил хийсэн нь маш сонирхолтой үйл явдал болж ирнэ. За CIA-гийн Москвад хийсэн ажил бол нууц болсон боловч C-17 гэх Америкийн авраг том цэргийн онгоц хөлөглөн очсон нь олонний нүднээс бол нуугдаж чадаагүй. За тиймээс CIA-гийн захирал бол Москвад ажилласан гэдгийг дэлхийн томоохон хэмлүүдээр тухайн үед нь мэдээснээр ийхүү шууган дэгдээд байна. За CIA-гийн захирал Москва хотод ямар учиртай ажилласан, хэнтэй уулзсан, ямар яриа хийсэн зэрэг нь бол обвиусын төвшин баталгаажгүй байна. За харин дэлхийн томоохон хэвлүүдээр бол үүнийг хоёр өнцгөөс харж тайлбарлан таамаглаж байна. За нэгдүгээрт дээр өгүүлсэн Оросын улбаны улсыг НАТОд халдахгүй байхыг анхааруулсан. За хоёрдугаарт дээр Трампын дийдэгийг хоосон сүржин эдийн засгийн хоргийг дэмжих. Мөн нөгөөтэйгүр Оросын улбаны улсыг Иранд шахалт үзүүлэхийг ятгахж очсон гэсэн ийм байдлаар харж тайлбарлаж байна. За нөгөөтэйгүр CIA-гийн захирал юуны учир ийхүү авраг том тээврийн онгоцтой очсон бай гэдгийг асуудал үндсэндээ таамаг хിവэрэ үлдэж байна.
За харин үүнийг бол миний хувьд арай өөрөөр одоо ойлгож таамаг дэвшүүлж байгаа. За миний ойлголтоор CIA-гийн захирал бол үндсэндээ одоо Трампын магадгүй Иранд хийхээр төлөвлөж байгаа одоо тактикийн цөмийн цохилттой ботой яриа тохиролцоо хийхээр одоо Москвад очсон байх талтай гэсэн таамаг байнамаа. За үүний учир бол дээр өгүүлсэн одоо Америкийн хувьд цэрэг зэвсгийн хувьд Иранд одоо бүрэн ялагдаж золмоор D-Day хэмээх одоо сүржин нэртэй эдийн засгийн одоо хориг зарлах тухай за ийм одоо цаг одсон алхам хийж байгаа боловч харин өчигний ард бол Иранд тактикийн цөмийн цохилт өгөхөөр бэлдэж байж магадгүй ийм таамаг мэдээ бас байгаа. За ийм таамаг хийх болсон шалтгаан бол Америкийн хувьд Иранд одоо бүрэн ялагдаж за цэрэг зэвсгийн хувьд ямар нэгэн одоо шийдэл байхгүй. Дээр нь эдийн засгийн хориг одоо ямар ч үр дүнгүй гэдгийг хайлт талдаа хүлээн зөвшөөрч байгаа. За гэвч Трампын хувьд Иранд одоо бууж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч Персийн болонгоос гарах одоо ийм боломжгүй. Зөргөөтэйгөр 9-р сард Трампын хувьд шийдвэр гаргахтаа уулзахаар бас туулсан байгаа. За тиймээс шийдвэр гаргахтаа уулзахаас өмнө мөн одоо ямар нэгэн байдлаар ялалт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой байна. За тиймээс үндсэндээ маш богино хугацаанд Иран улсыг одоо буулгаж явах цорын ганц арга зам бол тактикийн цөмийн цохилт байж болох талтай гэсэн ийм бас таамаг байгаа. За үүний ч учраас сүүлийн үед бол та бүхний анзаарснаар одоо бүгд найрамд намын зарим гишүүдийн зүгээс Иран улсад цөмийн зэвсэг одоо ашиглах тухай ийм одоо яриа цогцолзуулж эхэлсэн байдаг. За хэрвээ муугар бодож Трампын хувьд Иранд цөмийн цохилт өгсөн нөхцөлд Оросын холбооны улсын зүгээр суухгүй. За магадгүй хамгийн ихний алхам бол одоо Украин улсад хариу арга хэмжээ болгож тактикийн цөмийн цохилт өгөх ийм одоо бүрэн боломжтой гэдгийг цэргийн ажиглагчид бол хэлж байгаа. За энэ шалтгааны улмаас CIA-гийн захирлын хувьд одоо зүгээрс нэг одоо НАТО гөмөрч Оросын холбооны улсад очиагүй. За харин Америкийн хувьд Иранд цөмийн цохилт өгсөн нөхцөлд Оросын холбооны улстай ямар одоо тохиролцоо хийх талаар CIA-гийн захирал одоо очсон байх талтай гэсэн ийм таамаг хийж болохоор байна. За Америкийн хувьд Иранд одоо цөмийн цохилт өгөх энэхүү тохиролцоог бол Оросын холбооны улстай одоо хоёр янзаар хийж болох талтай. За магадгүй хамгийн одоо боломжтой хувилбар бол Америкийн зүгээс Иранд одоо цөмийн цохилт өгсөн нөхцөлд Оросын холбооны улсыг одоо үүнтэй адил алхам хийхгүй байх. За үүний хариуд Америкийн тал Украин улсаас одоо дэмжлэгээ бүрэн татах гэсэн ийм нөхцөл тавьсан байж одоо болох талтай. За үүнийг ингэж хэлж байгаа шалтгаан бол бас үндэслэлтэй. Ягаад гэвэл та бүхэн санаж байгаа бол Украины тусгай тогтнолын одоо арга хэмжээнд бол одоо Европын томоохон орнуудын төрийн тэргүүнүүд очсон боловч харин Америкийн талаас засгийн газрын хэмжээний төлөөлөгч очоогүй байгаа нь бас олонний анхаарлыг татаж байгаа. За үүгээр зогсохгүй энэхүү арга хэмжээний дөнгөж дараагаар энэхүү одоо CIA-гийн захирал Москвад айлчилсан нь за ийм одоо сэжиг таамаг хийхэд бол хүргэж байна. За ингээд магадгүй хоёр дахь хувилбар бол хоёр тал харилцан одоо цөмийн зэвсэг ашиглаж өөрсдийн одоо сансандаа хүрэх буюу за Америкийн тал бол одоо Ираныг буулгаж явах харин Оросын хувьд тактикийн цөмийн зэвсэг ашиглаж Украин улсыг одоо нэг мөсөн дарж явах гэсэн ийм одоо тохиролцоог хоёр цөмийн их гүрэн хийсэн байхыг үүсэхгүй байна. За ингээд дахин хэлэхэд эдгээр одоо дээр болсон үйл явдлууд ямар ч одоо авбын ёсны төвшөнд баталгаажаагүй. Эдгээр нь бол гол төлөв одоо хэвлэлүүдийн болон одоо ажиглагчдын зүгээс гаргаж байгаа таамаг төдий гэдгийг бас дурдхан зүйтэй. За ингээд ямартай ч ойрын хугацаанд энэхүү одоо дэлхийн хоёр одоо бөөрөн дээр асж байгаа дайны төмөр за одоо байгаа хэлцгаараас давж одоо цаашдаа тэлэн өргөжих одоо өндөр боломж бүрдсэн ийм одоо төсөл байдал бүрдээд байна. За тиймээс энэ өвлийн тухайд бол одоо мэдээж дэлхийн одоо дахны улс төр эдийн засаг геополитикийн хувьд одоо маш одоо зээдрээтэй томоохон үйл явдлууд өрнөх нь ийхүү тодорхой боллоо. За ямартай ч Америкийн засгийн газар за Трампаар тулгуурласан засгийн газар одоо үнэндээ сүүлийн үед за хүнд өрлөгтөн олон улсын хэмжээнд одоо гамшиг дагуулсан ямар үйл явдал төлөвлөж байгааг олон түн одоо анхааралтай ажиглан хүлээх хэрэгтэй болж байна. Ямартай ч энэ чиглэлд болж өрнөх үйл явдлыг дараагийн мэдээгээр хүргэх болно.